Далхаагийн норов хонзон явган ширээн доор хэвтээд хал зөмнөөс нь ширтэн байгаа хар нохойн том хүрнүүдийг чулуун саял анзаарлаа. Үл цавчрах тэр нүд нохой нүд огт биш байлаа. Тэр нохой чулууныг гар хөлөө хөдөлгөх төдийд хялам хивж дэмчгийг ширтээсдээ юр үл хөддөх ээж. Дэмчиг буудэнд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүн санчигны үсийг илбэн аргадах юм уу? Гулцгар цагаан гарыг барих эсвэл ширээнээ өрсөн идээс харахтад хүрэх тоолонд хар нохой сэрвэний зогдор босож урал завжин тавтганан сахлан чичгэнэн. Гэвч архирч дуурсангүй. Нохой хаяа дээш үл мэдэг хар зөрөгхийг үзвэл дэмчгийн чанхаард хевс голлуулан зүүж урт цэнхэр хадаг дамнуулан тогсон гуутай зургийг харах бололтой. Үс сахал хөмсөг нүдэн ширүүн догшин эрс шийдэмгий төрхийг илтгэвч жавжиндаа тодруулсан үл мэдэг инэв хиллээр эерүүлхийг хичээсэн мэт үзэгдэх талигаачийн энэ хөргийг харах бүртээ нохой нүдний аимшигт гарц хачин зөөлрөн тунарч хүүхэн хараан томрон бүүдивч агшны дараа цочих мэт сэрцхийн хүүхэн хараан зүүнээс өвгч болтол нарийсан галаар цоргих мэт болж дэмчигдэр бүглэрэн тогтох ажгуу. Энэ бол нохой нүд биш хүний нүд байлаа. Нохой ийм нүдтэй байдаггүй юм. Хоол гордон эрхлэвч гэрээ харамлан догшровч хүн шиг харцтай байдаггүйг чулуун сайн мэднэ. Зэрвсгэн харцан тусах төдийд чулууны нуруу хүүт оргин байлаа. Арга ядахта чулуун бор бурамны илтерхий өгч аргадаж үзэхэд сайтар шиншилснээ аваад өмнөө тавьчихв. Чингээд мөнөөх аимшигт үзэн ядах харцаараа дэмчгийг соргихон тэр. Чулуун дэмчгийг өөрлөгөө татаад чи энэ нохой нүдийг хараач гэж шивнэхэд цаатах нь нэг сүрхий харснаа гар занган яруусхив. Гэвч чулуун явъя гэж шивгнэж амжив. Охин хүүргэн хоёр маань ирж хань болдоггүй болж энэ ханхай байшинд тогтож суухын арга алга байна шүү. Энэ мөн нохой оровч гаравч дэргэд минь байдаг юм. Чамайг ороод ирэх байх гэж цөхөртлөө хүлээлээ. Одоо айх хэмээх юмгүй болсон юм чинь ирж байна үсттэй гэж хүүхэн намуухан ярив. Ирэхээрч барахгүй шүү гэд дэмчиг зоргоор инээд алдснаа бүсгүүн чигт сормуусыг эрхийгээр илбэн арчаад үлий сагсан сар шиг үххийг чинь хүлээж байжтэй гэж чамайг зэвцэх болов гэсэндээ л ирээгүй юм. Гэх дэмчгийн үг энэ удаа харин үнэмшилтэй сонсогдов. Айхгүй юмнасаа айжтай чимэн. Талигаачиг байхад айгаагүй үдий хүрсэн. Гэтэл дэмчиг үгийг нь тасалж тэр яах вэ найзаа? Одоо харин намайг хизээж ирсэн хөөхгүй юм байгаа бидтэй гэд гарыг нь илв. Үсгүй гашуун боловч тааламжид дурдтглаа санан ялимгүй ичүүнгөөрн тухайснаа чиний л дураар болдог шүү дээ гэж аяархан хэлв. За тэгвэл болох нь тэр. Харин одоо энэ нохойг чинь бид аваад явъя. Хошууч би юу гэж дэмчиг дуграв. Яах гэж хэмээн үсгүй гайхав. Өөртөө дасхий тэгхгүй бол чи нүдийг нь хардаа. Нээрээ ямар амар болчихоо вэ? За түргэл хошуучийг нь олж хий. Тэгээд би гэж бүсгүй тэнэгэлцэн дороо дуурвал зүгээр миний найз. 1-2 хоног төвч бид хоёр эзэн эрх хав хоёр болцоход л ороод ин. Тэр бүхэл улавч авчирч өгдөг болгоно. Тэр гурав үнсэлцээд салав. Дэмчиг хар нохойг тэрвэрч бүсгүй хооллох салхинд гаргахыг зааварласнаар доглон нулимстай хоцров. Тэндээс дэмчиг шууд гэртээ очисон боловч нохойг авсангүй. Төдөлгүй гонжгор хүүдээтэй юмс авчирч арын суудал дээр нохойн дэргэд шидээд жолооны ард суух зуур. Анх инэхөө шүнийн анч сайхан шүү гэд инээд алдав. Хүн зөөн мөнгө олохоо л хэлж байна да гэж чулуун бодов. Бас хүнээр биш нохоогоор хань хийх нь ашигтай болохыг тооцожтэй хэмээн бодол зихирч явав. Гэвч дэмчиг зорчигч арвинтай хотын төв рүү бус харин хотын зах руу шууд явхад баахан гайхаж бас арын суудал дээр яваа хар нохойн харц ширгээж оч хаялсан нүд урд толинд үе үе тусан ар шил рүү хүүд даалгахыг мэдэрсээр явлаа. Чингэж давгсаар хотоос гарч хэрмэл бүдэг харгуй дагсаар ойн захад хүрээд зогсоход чулуун гайхын ихээр гайхавч
асууж шалгаасангүй. Тэр бол юрөөс байхын бараа болж яваа хүн. Асууж шалгаагч дургүй юм. Басгүй нэгэн юр бус хүүтэн совинд автчихад дуургачгүй, хөдлөгчгүй урд суудалд дөмбөж байв. Дэмчиг хар нохой гонжгор хүүтэйтэй юм хоёрыг чирэн буулгаж машиныхаа гэрэлд очив. Нэг үцтэл мөнөөх бяцхан нохойн хүзүүнээс төмөр утсаар оосрлон чирч байв. Уллан цагтагт нь эргэж ирээд үсэртэл өшөглөв. Босч ирэхэд нь дахин нэг хийсэл өшөглөөд цасан дундуур чирсээр гэрлийн гол тусгалдах зулцган гацуурын дэргэд очиж нохой буюу пүүдл химээх тэр өчүүхэн амтан хавиргаа химхэрлэх хид хид өшөглүүлэхдээ ядаж ганц ган хийсэнгүй. Уюулчхаад зогсож байхдаа хичнээн хөөрхөн харагдсан гэхв. Арслан мэд босоо өрөвлөгтэй цээж битүү зогдортой бас эрхийн чинээ могдгор сүултээ төө хэрийн далбарч ихтэй юм. Паацхар дөрвөн хөлөөрөө батууллан нааш цааш гарan зогсоход хоёр нүднээс нь гал дүрлцэж байлаа. Уянаас алдуурах гэж хайр ивэл гууж элдв хоёр болсонгүй таг зогсож байлаа. Дэмчиг гончхор ууднаас ивхдэг гар буу өгсөрч сумлаад дэлгэдээ хаалган дээр талбин шагааснаа хажуудаа нүдтэй новш чинь уг нь тэр хоёр сүрхийн нүдийг нэвт буудыг гэж бодсон юм. Тэгвэл яг дунд нь хэмээн үглэн чичгэнэ. Чулуун тэр эрлэхэг бяцхан амтны үхлийн хүлээн тайван зогсхийг харж байлаа. Буу тас гэхэд нохой татганскисны дөрвөн хөлн дөрвөн тийш сарваанжиж хилэнгийн дүрлцсэн нүд нь айжмар цогшин унтраад хөх гэрэл гаргаснаа тэгээд таг болов. Дэмчиг том худаг барьсаар сандчингүйж төмөр утсыг утгаар хэрчих гэж оролдоод өөрийгөө шоолон инээд алдаж тас завчжээ. Бас хуруун чинээ сүлийг нь цавчин авч хүн болж төр. Гэж шившиг бололтой хол шийдэв. Чингээд цустай удаг гар хоёроор цас малтан нохойг хийв. Дээрээс нь лонх бензин асгаж гал тавиад машиндаа ирж суухад хамаг биеийн дагжин чичирч байлаа. Шил архины бөглөөг арай ядан онгойлгож амаар нь хөнтөрөхөд шүд шил хоёр харшин тажигнаж сонсогдно. Тэгээд ихээр амьсгаа дүрж духны хөлсийг арчхад үзмэд чи юу гэж хэлэн дээ гэж эцэст нь чулуун ам нэв. Очихгүй юм чинь гэж дэмчиг хариулав.